Хай. За YouTube сувагт мань тавтай майрал. За энэ удаагийн маань бичлэгээ хамгийн түрүүний эхний захиалга маань болохоор хормогч орж ирсэн. За хормогч нь болохоор захиалагчаасаа одоо зургийг явуулаад би одоо өөртөө байгаа материалынхаа тэгээд тухайн захиалагч маань өөрөө сонгоод захиалсан. За тэгээ энэ удаагийнх нь захиалгын өнгө нь бол ийм өнгө байгаа. За материалын хувьд бол одоо яарах юм байхгүй маш гоё тийм одоо зузаан ийм материал байгаа. За тэгээ энэ маань болохоор дангаараа ингээ явахаар нэг жоох уйтгартай байгаа учраас би нэг ийм өнгө за дээрээс нь энэ өнгө за тэгээ хамгийн сүүлд нь болохоор штэ нэг айгүй хөөрхөн даав болсон юм амтантай. За тэгээ миний нөгөө нэг өөртөө хийсэн нэг хормогч байгаа штэ өнгөрсөн 7 хоногт би харуулж ирсэн тийм ээ. Тэрэн шигээ тийм юм 6 талдаар хээ гаргаж оёо товгор олгоод очие гэж бодлоо. Тэгээ энд нэг энэ дэгдэхийг дээд талд нь одоо юм дэгдэхийг нь оруулаад доод талд нь болохоор энэ үнэх ч юм уу оруулъя гэж бодлоо. Энэ ганцаараа байгаа энэ үнэх. Тэгэнгүүтээ би ямар одоо шугам ашиглах вэ гэвэл одоо надад байдаг штэ нөгөө нэг юм 6 талтай. За энийг ашигланаа. Тэгээд аль нь арай том байна гэдгийг харж агаад энэ болохоор штэ 1.5 энэ юу штэ. Энийг тэгээд ийм жижиг бүр жижигээс нь арай наагур иймийг ингээд энэ хоёрыг ашиглаад тэгээд хийчих гэж бодлоо. Ерөнхийдөө энэ шугам маань одоо Австралид бол байгаа хөрхөн үнэтэй бас. Гэхдээ яг хуу хамгийн гол нь чанартай. Тэг нэг авцсан бахад энийг одоо тэгэл хэд ашиглах учраас ингээд зөмбөл урал дээр ерөн шугамнууд аягүй чухал гэдэг юм аа. За тэг би энэ дээр хамгийн доод талд нь юм байна штэ. Зураг бүр надад аягүй хөрхөн санагдаад. Энэ үнийг аягүй царайлаг байгаа. Тэг энэ дээр ингээд за нэг жаах нүрийг оруулаад энэ хөл хэсгийг нь хасчих болох юм байна. За дээд талд нь болохоор би чинь нэг хөрхөн дэгдэхийг оруулах гэдэг шүү дээ. Энэ яаж чинь. Энэ бас ингээд яг л юм байна л та. Ингээд тэр нь ингээд жоохон гоё олгоод хийчвэл хөрх юм байна гэж бодлоо. Тэгэд энэ өнгөнүүд нь гоё агаад тэндээс оруулаад за захиалгын маань хормогч одоо яг хийгдэж байна. Өнөөдөр бүтэн сайн өдөр. Тэгээд захиалгаа одоо дүүркэт лээ. Сайн нэр нэг юу яасан? Бас нэг хос кишлакны захиалга орж ирсэн. Тэгээд сая захиалагчтайгаа ярилцаад даавуу сонгогдсон байгаа. Захиалгууд маань яваадал байна. Одоо нөгөө кишлак маань штэ. Нөгөө нэг энгийн цэнхэр өнгөөр кишлак захиалсан гэдсэн штэ. Тийм болсон. Одоо энэ маань ингээ нийлээд хоёр хөөрхөн кишлак гарах юм байна. Өнгөн дэхтэй аягүй гоё ягаад. За захиалгаа биелүүлчлээ. Кишлак чог ингээ хийсээр байгаа баг сурцсан юм шүү. Ингээ хосоор ийм болсон. Ийм гоё өнгөлөг. Тэг голдоо манай лого уг нь урд нь ийм байсан аахгүй. Тэгээд одоо яг өөр болсон л доо. Гэтэ өмнөх юм дуусаагүй учраас ингээд юм шошгоо хийгээ. За доторхыг нь хараа хэдүүлээ. Дотроо
өнгөн ингээ гоё. За манай хинтигээс захиалга өгсөн баггүй. Тэгээд энэ өнгөөр дахиж бас гарах боломжгүй. Яг хөө энэ өнгө бол байгаа. Гэтэ энэ нь үгүй байна. Бараг байхгүй. Нэг үзүүл байж магадгүй. Сайн хайвал. За гшлакнуудаа бэлэн болгоцсон. Дараагийнхаа ажилд орё доо. Яа, за ингэ сургалтынхаа нөгөө байшингуудыг хийх гээд уул овоо шиг өөдсөн дунд ингээд сууж байна. Тэгээ нөөцний маань юу болохоор яагаад ингээд удаад байгаа вэ гэхээр би бас нөгөө өөдсөө сонгоод байгаа байхгүй юу. Шууд рэндом хийх гэхээр бас болохгүй. Тэгээд бас хооронд нөгөө өнгийн ингээд солбуулах өөдснүүдийг ингээд бас сонгоод байгаа болохоор тэрэнд айгу цаг ороод байгаа. Тэгээд ямар ч гэсэн сургалтын маань юу төгцсөн байшингууд маань тэгээ одоо 100 байшингаа өнөөдөр холбоно гэж бүр төлөвлөсөн байж байгаа. Хай. Яна орд YouTube суугаа орхисон байгаад уучлаарай. Одоо маш завгүй. Тэгтээ би одоо бичлэгэл хийж амжихгүй байгаа болохоос шүү. Маш олон юм хийж амжуулж байгаа. Тэгээ сургалтын маань бичлэг энэ удаа юм хөрхөн хүүхдүүдийнхээ хувцаар дурсамжтай хөнжил хийх одоо явц маань явж гин. За дээрэс нь захиалгуудаа багсаа гаргаад ерөөхдөө одоо гол төлөв галтгоон дээр төвлөрчөөд тэгээ ерөнхийдөө ингээд завгүй гүүгээд байгаа. Тэгээд удахгүй YouTube-ээ бас бодоол юм. Гоё бичлэг оруулна гэд. Тэгээд нэлээд завгүй. Сургалт маань ч гэсэн явж л байгаа. Одоо нэг захиалга бас орж ирсэн. 50 ширхэг хүүхдийн тийм бэлгэний уут натурал өнгөөр орж ирсэн. Тэгээд өнөөдөр захиалагчтайгаа уулзаад тэр мэрийгээ ярьчаад өөр бас хүүхдийн нэг юу байгаа. Хөөрхөн цүнхний захиалга. Тэгээ бас нэг торны захиалга. Ер нь зөндөө захиалга байгаа. Би тэгэхэд гол нь ойдл дээрээ ирж амжихгүй, хийж чадахгүй одоо нөгөө нэг цаг гарахгүй. Ерөөхдөө тийм яваад байгаа шүү. Та нараар сони юу байна? Би одоо 2-3 ажил зэрэг ингээ эхэлсэн чинь бүр нэр яг үнэндээ. Бүр тогтож сууж амжихгүй л яваад байгаа. Тэгээ одоо манай YouTube-ийн сувгийн хан маань одоо гайхчихтай энэ тайччүү гэдэг. Би байгаа. Гэтэ айгу завгүй байгаа. Одоо хүүхдүүдийнхээ хөнжил хийх шинэ аян эхэлчээд одоо манайс онлайн сургалтын групптэй тэгэл явж гин да. Тэгээ одоо энэ бүтээлүүдээсээ бас харуулна. Өмнөх нь бас би ингээд давхар хажууд нь юу ойсныгоо ингээд цус дурдчихээ. Заяа зүгээр зургаар ингээд ард нь явуулчихээ. Тэгэхэд энэ хүртэл бас хоосонгүй суугаад байгаа.